1221 TV хэн хамгийн өндөр IQ-тэй вэ? Ranking number 2 гинэ. Оо, за энэ дахиад нэг хэрүүлэлт оруулдаг контент л нэ. Тэ нэг тийм тэ. Чиний IQ жижиг юм шүү чи доошоо зогсон. Нэг яг тийм гаргасан. За зүгээр энэ чирээс царайг нь хараад хэн хамгийн өндөр IQ-тэй вэ? Голын зал. 3 5 5 5-ыг та нар өндөр IQ-тэй гэж аам тэ. 3 болон 5-ыг өндөр IQ-тэй гэж аам тэ. Та нар эдгээр дундаас өөрийгөө яг хэдээс нь илүү өөрийгөө өндөр IQ-тэй гэж бодож байна. Гэтэ би бол энэ 5-аас 5-аас нь өөрийгөө өндөр IQ-тэй гэж бодож байна. Бичлэг тавтай барил лайк дараад subscribe хийгээрэй. Ихват гэдэг. Би 2017 онд Тэгцэг олон улсын их сургуулийг жүжигчин мэргэжлэр төгссөн. Өөрийнхөө хоббигоо дагаад одоо артист буюу рэпер хийгээд бас нөгөө өөрийн хэдэн дуунууд дээр ажиллаа явж байна. За сайн байцгаана уу намайг хот гэдэг. Рэпер окей. Мэргэжилтэй. Одоо бол 8 ачин. Сайн байцгаана уу намайг окей. Ашуусын 5 дахь курсын оюутан. Тэгээд 2 стартап компани удирддаг. Ашуусын оюутан мөртлөө стартап удирддаг. Сэтгэл судлалаар сурдаг. Сайн байцгаана уу намайг Амрат гэдэг. Төгөлдөр орчин мэргэжилтэй. Мөн орчуулгын киноны дуу оруулагч мэргэжилтэй. Амар олоод залаа. Стартап гэсэн тийм ямар компани? Нэг нь английн сургалтын тоо, нөгөөх нь Nobel Academy гэдэг. Би нэг асуулт асууч уу? Та нар 10 жилдээ ямар хичээлдээ сайн байсан бэ? Хөгжим, биеийн тамир. Okay, that's minus IQ high. Монгол биолог. That's minus 2. Уран зохиол биеийн тамир. That's minus 2. Хичээлдээ сайн байсан бэ гэж байна шүү дээ. Зүгээр нь өөрөө бол би бүгдэнд нь сайн байсан. Гэхдээ багш нар бол бүгдээрээ надад муу байсан. Oh, that's plus IQ. Az энэ гай хамгийн дээд юм байна. Би бол монгол хэл биеийн тамир. What the fuck энэ ямар ч тийм шишиг ухааны хичээлдээ дуртай хүн тэгээ сайн байгаа хүн байхгүй юм те? Тэгвэл математикта сайн байсан юм байна. Би математик сайн байсансан. Математик надад сайн байгаагүй шүү дээ. Амар сайн. Classic. Бурахгүй хэмж ойлгомжтой шүү дээ. Чи юу н математиктай хэрэгсэн? Таархан байсан да. Багш нар ер нь надад айгуу дур байсан. Чи баг стартап мафт дээшлэх үү? Дахиад нэг дээшлчихгүй тий. Стартаптай шүү дээ. Хоёр хэрэг Тий. 2-2 стартаптай гэж штэ. Та нарынхаар ер нь тэгээд IQ гэж яг юу вэ? Айгүй юу. Мэддэггүй шүү дээ. Надад байдаг ч юм. Гэхдээ хошиг нь л ах уу ойлоо барьсан. Би бас мэдэхгүй зүгээр асууснараа л дээр зөксөж. Тэгээ IQ яг амьдрал дээр болонгууд амжилт гаргахад нь бол хэрэг болдгоо л гэж байгаа л та. Яг хүнтэй харилцах чадвар ер нь IQ илүү үнэлэгдэж байгаа л та. Хамаас ганц юм асуучихгүй шүү. Пингвин ялаа хоёр шүү дээ. Уралдвал хэн төрүүлэх вэ? Өчигд Антарктидэд ялаа байна гэж байх юм. Дээшлэх үү? Биш. Хариулж байгаа нь бол ер нь бол зөвлөлт. Жүний асууж байгаа бол бүр нэлийн доошлмор юм шиг. Камернаас гармаар өгшөө. Юу би нэг асууч уу. Юу төгөлдөр рүү тоглоход хэр хэцүү байх вэ? Хэдэн жил тоглож байгаа? 8 жил тоглож, 10 жил тоглож байгаа. Баримжаар л та. Гэтэ тоглож ин гэж хэлэхгүй л дээ би. Суралцж яваа одоо хүртэл. Би ч ихтэй хөгжим тоглоход IQ хамаатай гэдэг лөө. Ер нь дуустлал сурах нь гэх үү? Ер нь бол суралцаал энэ төгөлдөр орж байгаа. Тулна гэж байхгүй л гэсэн үг шүү дээ. Хамаатай юу? Зөв. Та гэхдээ хуваараа бизнес эрхэлдэг 8 эдэм чинь тоо мотой ажиллаад арай ухаалагдчих явах юм шүү. Үгүй шүү. Үгүй би бол яг эсрэгээр нь бодож байна. 8 хийнэ гэдэг чинь яг нь бол IQ буюу өөртөө ажиллах чадвар биш, хүнтэй ажиллах чадвар учраас эсрэг энэ нэг хоёулын заяатсан азтай хүмүүс байгаа. Гэхдээ ямар нэг IQ хоёр ч юм ки жоохон уруу хамааралтай гэж би боддог. Үгүй миний бодлоор л нэг амар IQ бизнес тамаг баха. Яг EQ гэж юм жаглах. Наа чи мэдэхгүй хүмүүстээс тэг мэдээд авчих хэрэгтэй. Тэр нь юу вэ? EQ гэж сэтгэл санаагаа зарих чадвар гэж. 8-нд бас яг сэтгэл санаагаа яг байж болно л та. Тэгтээ тэр бүр 100% нөлөөлнө гэж юм. Тийм одоогоор харж байгаа бол Одоо жишээ нь их мөнгөтэй хүн сэтгэл хөдлөлөөр ч юм уу ямар нэгэн бизнес руу зориг гаргаж орж чадахгүй бол одоо хийж чадахгүй л гэдэг хэлэх шүү дээ тий. За тийм бас мэддэг юм. За би та хэдээс нэг хөнгөн тавар асуучих. Худалчгүй ямар ах хэвээр бол? Са мэдгүй байна. Ухаалаг. Худалчлах хэвээр л үү. бодлоор өөрт нь итгэдэг тэнэг хүмүүстэй авах хаа.
Би нэг юм хэлчихв. Эсрэг талаас нөгөө хүнээ юу гэж бодох вэ гэдгийг мэдж байгаа хүн сайн хөдөлж байгаа хаа. Өө санам цайтаах хэрэгтэй юм болов. Оо е. Яд юу ярьснаа мэдэх юм. Цаа аягүй баярлалтай. Жохон дэшээ зогсмоор юм уу? Бүр нэлээд дэшээс шиг байна. Тийм жохон дэшлэгөө. За тэгэл т. Доошлох. Та сая нөө дуу бичдэг дуучин гэсэн шүү дээ. Дуучин биш. Рэпер. Би нэг сүүлд нэг хүнээс нэг судалгаа сонсон байхгүй тэгсэн чинь яг нөгөө нэг юм алдартай рэперүүд нь ингээ наана юм хүртлээ цаана амар хонтой гэсэн. Тэгээд Пүү, Snoop Dogg 147, Jay-Z 148. тэгээд дод дэшээ гарах уу? Тэгээ яг алдар төрөөг байгаа юм ч бас жоохон яг IQ бас муулага юм билгүүтэй тий. За дэшлээ. Чи төгөлдрөөр тоглолт юм чи бүр дээшээ IQ-тэй юм шиг санагдчих. Яг тэгвэл чи Beethoven. одоо одоо баруун зүүнээ ойлонгийн ажиллуулж штэ. Хөл гараа бүх юмыг нь салгаж удирдах та. 42 лөө. Тэр нот хөгжмийг тоглож гаргаж байгаа юм чи ер нь нэлээд өндөр IQ-тай байх л гэж би бодож байна. Тэгэхээр бас нэлээд Яг урдталт нь нэг тоо нэмээд байгаа. Тэр охин сэтгэл судлаар суралцдаг гэсэн тийм. Тэгэхээр чиний IQ чад ерөнхийдөө бол бас хүмүүсээс өндөр байх хэрэгтэй юм шиг. Ягаад гэвэл одоо олон сэтгэл Ягаад 3 ортой тоож дээ. хүмүүстэй харилцдаг гэж өөрчилж чаддаг. Учираас Тэгтээ бас оюутан гэсэн ч тийм. Яг одоо сурж байгаа юм чи ерөнхийдөө бас бүх юм сэрэг идсэн илүү хурцтай ажиллаж байгаа болохоор одоо хөгшин надтай байраас болох. Би юу? Тий. Одоогийн Монголын нөхцөл та нар яаж амьдарч байна? Ямар хаа гэж мэдж байгаа зү? Ямар хаа. тэгэл өөрсдийнхөө хийж чадах, хийж болох тэр зүйлүүдээр л Ай баян солигдоод Ер нь байж болох бүхнээ л хийж энэ да. Нэг ч юм арахгүй. Тэгэл яах вэ? Тэгэл хомбохгүй хооронд санаж гонол явчихдаг шүү дээ. Өмддөө замцтай л амьдарч байна. Тэгтээ ер нь IQ нэг амар чухал биш юм шүү бидний нийгэмд. True. Шүү дээ. Би бол хувьдаа бодож шүү дээ. Зүгээр яг юм IQ биш. Тэгээ жишээ нь IQ-тай хүн одоо фитнесийн тамирчин болъё гэж бодоод бол бас шууд ингээд одоо амжилт гаргахад бас хэцүү байхгүй. Зүгээр ямар нэгэн зуршил ч юм уу, хөвшил ч юм уу ямар нэгэн дадал бол Yes. Дууштай байдал чамж болж таа. Монголд одоо амьдрахад угаасаа IQ нэг шаардлага байхгүй дээ. Тэгээд хэрэгтэй газраа л хэрэгтэй газар л хэрэгтэй. Монголд амьдрахад одоо гинда чаддаг л ах хэрэгтэй шүү дээ. тий. Миний бодлоор нэг 10 жилдээ математикийн олимпиадад энэ төр ороод зүрхий байдаг нөхдүүд томлоод нэг амар алаад байгаа юм бол харагддаг шүү дээ. Yes. Бас тийм тий. Гэтэ бас алж байгаа нь алж байгаа хөө бас тэг хөргөөс. Яг 50-50 Тэгээ одоо яг энд зогсож Гэтэ 10 жилдээ ингээд амжилт энэ төр гараад ч юм уу, олимпиад энэ төр ордог ч юм уу. Ингээл багш нар ингээл багш нарт хайрлагдсан хүмүүс амьдрал дээр амар урууд тийм санагддаг шүү дээ. Ингээд нэг тийм яг үндэ олимпиадын энэ төр медаль нэг юм өргөмжлөл гэсэн цаас бол амьдрал дээр ямар ширэг болтгоо. Тэгэл нэг худлаа нэг багш нар нь хөрөг бол те. Эсвэл нэг юм хизээний тэмцээн мэдзэнд ороод тэгэл дэлхийн дулаалын эсрэг байсан хүүхдүүдийн дуу хоолой моолоо ингээл багш нар нь хараад ингээл нөгөө хүүхдүүд ингээ хөрөж байгаа л яг ингээл за их сургуульд орлоо. За яг тэр магадгүй их сургууль тэтгэлийг авахын төр чинь болон юм бэхүү. Энэ волонтер ажлууд болон олимпиадын медалууд бол тэтгэлийг авахд бол хэрэг болдог. Гэхдээ дараа нь тэрийг үнэхээр тэрнээс цаашаага болоод эхлэнгүү тэгэл бод амьдрал дээр тэр нь ямар ч хэрэг болохгүй тэр л ялгаагүй хүмүүс тэгэл өөрөө ингээд буцаад ингээд худлаа ингэж дэшигээ тэрхүү хөөрөгдсөн байж хагаад бод байдал чинь угаасаа бүгдээрээ л баг ихэнх тэнцүү хүмүүс байж байгаа шүү дээ. Ингээд хөөрөгдсөн баабалд ороод дэшилцснээ энгийн дээрээ унахтаал зүгээр юм сэтгэл зүйн хувьд амар болдог. Ийм санагддаг. гайкугаараа яг англи тий. Би бас жоохон гомдоо. Надад нэг санал байна. Манай охин их амар чимээг сосоод байгаа амар айхтар санагдаад байна л да. Барь сачмаар санагдаад тах. Фонтой хүмүүс чимээгүй байдаг гэдэг. Тий. Тэр чинь бол үг байхгүй. Тэр үнэн бол хоёулаа яг байх газраа л байгаа юм байна. Гэхдээ ер нь бол хошигнол чаддаг хүмүүс ер нь хамгийн өндөр IQ-тэй байдаг гэж би боддоо шүү дээ. Хоёлаа дэш гарах. Бүр амар. Одоо дуусхий та баг.
шийдчихлээ шүү дээ. Гайгүй хаа. Тий. Дахиад над 6 7 дахь хүн байсан бол ийш байх л байсан. За яг одоогийн энэ ярьсан юмыг нь явуулах юм бол яг одоо эхнээс нь 1-ээс 5 гэх юм бол 1 5 4 3 2 гэдэг дараалал бичих гээд байна. Оролцогчид IQ сорд өгч өөрийн төвшинг өгч тогтооно. Окей. Мэдсэн юм аа. 98. Мэдчихсэн. Оо, миний хоёр таарсан. Энэ ч зурчлаа. Старт ап юм. 131. Оо, дэм ихтэй бүгд 100-аас тааш ашиггүй те. Нэгээс бусна. Гэтэ би бас энэ юу гэх амрааг нэлийн дээш явах гэж бодчихсон бас. Би бол ихтэй өөрөө байраг бол мэдчихсэн. Гэхдээ би бас төгөлдөр хуурчиг дээр байхах. Тэгээд хоёр тийм охиныг гуравт тэгээд шилттэй залуу гэж бодсон. Ног хаана гэж бодсон. Миний дээр л гэж бодсон. За баярлалаа. Окей. Ийм дахиад зөндөө олон контент үзэл та. Хүү. 12 нь дахиад байна уу видео? 나를 믿은 데를 쏟아 나 지치겠어 늘 등 물어가 아무렇지